15 дээр нэмэх нь хасах 46, нэмэх нь 29-ийн нийлбэрийг ол. За тэгэхээр энд байгаа эхний хэсгийг авч үзье. Бидэнд 15 дээр нэмэх нь хасах 46 байна. За нэмэх нь 29-ийг дараа нь бодъё. За тэгэхээр 15 дээр нэмэх нь хасах 46 гэхлээр бодъё. За бүгдээрээ өөр өөр өнгөөр авъя. За бид үүнийг улбар шар өнгөөр хийн, нэмэх нь за хасах 46. За тэгэхээр бүгдээрээ тоон шулуун 80 зуръя. За тэгэхээр энэ ч юу болоод байгааг сайн харах боломжтой болно. За энэ манай тоон шулуун бид 15-аас эхэлнэ. За тгийг энэ тавья. Тэгээд 15-аас эхэлнэ. За 15 энд байна. Тэгэхээр энэ бол 15. За би 15-ыг илэрхийлэх том өргөн сум зорно. За 15-ийн абсолют утга нь 15 тийм үү? За тэгэхээр чинь энэ сумны урт нь 15 болно. За одоо бүгдээрээ хасах 46 дээр 15-ыг нэмэж байгаа. Энэ нь ижил зүйл тийм ээ. Энэ нь 15-аас 46-тай эквивалент. За бид 15-аас зүүн тишээ 46 зайд шилжинэ гэсэн үг. За сөрөг эсвэл хасах тэмдгийн тоон шулуун дээр зүүн зүгт явахыг заадаг. Тэгэхээр бид зүүн тишээ 46 зай явна. Тэгэхээр бүгдээрээ зүүн тишээ 46 нэгж зай явна. За бид 15-аас эхэлнэ. Тэгэхээр зүүн тал руу 46 руу шилжинэ. За энэ сумны урт нь 46 болно гэсэн. За бид зүүн тал руу шилжлээ. Энэ бол хасах 46, бид 15-ыг нэмнэ. За бид энд байгаа ямар нэг цэг дээр төгснөө гэсэн үг. Энэ цэг тэг гэдэг нь тодорхой. Бид баруун талд 15 дээр байсан. Одоо бүгдээрээ зүүн тал руу 46 зай шилжинэ. Тэгэхээр бид тгийн зүүн тал руу очих нь тодорхой. Тэгэхээр чинь энэ нь тгээс бага тоо байх нь тодорхой. За бид энэ сөрөг тооны абсолют утгыг бодож чадна. Бид үүнийг дүрсэлж чадна тийм үү? Энэ шар сум 15 урттай. Энэ улбар шар сум 46 урттай. За миний зурх гэж байгаа цэнхэр сум нь энчээ байгаа эдгээр хоёр сумны уртын нийлбэр гэсэн үг. За зүгээр харах юм бол бид цэнхэр хэсгийн уртыг яаж олох юм болоо? Хэрвээ бид энчээ улбар шар хэсгийн уртыг мөн энэ шар хэсгийн уртыг мэдвэл энийн зүгээр ялгуур нь олно. За тэгэхээр нийлбэрийн абсолют утга нь 46 ба 15-ын уртын хоорондын ялгуур болно гэсэн үг. За тэгэхээр энэ 46 за үүнийг олъё. 46-аас хасдаг нь 15, 6-аас 5-ыг хасгаар 1, 4-өөс 1 нь 3. Тэгэхээр үүний урт нь 31 болох нь байна. 31 нь тгийн зүүн талд оршино. Энэ нь сөрөг 31 болно. За энд бидний эхний хэсэг нь энчээ 31 болсон гэж мэдэгдлээ. За одоо 29-ыг нэмнэ. За тэгэхээр үүнийг бүгдээрээ өөр өнгөөр зуръя. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ? Энэ нь 31-ээс эхэлнэ гэсэн үг тийм үү? Тиймээс бүгдээрээ баруун тишээ 29 нэгжээр шилжинэ. За бид 29-ыг нэмнэ гэсэн үг. За тэгэхээр баруун тишээ 29 нэгж шилжинэ. Энэ энд байж магадгүй. За сумны урт 29. За би энэ сумыг харагдаж байгаагаас нь тодорхой зурж чадна. За би үүнийг энчээ за дээр нь хий. За тэгэхээр бид баруун тишээ 29 нэгж шилжлээ гэсэн үг. Энэ бол 29 нэгж. За иймд энэ нь нэмэх нь 29. Тэгэхээр бид үүнийг хэрхэн олсон бэ? За энэ бидний нэмэх 29. Энэ нь энчээ байгаа тоон шулууны хэсэг. Тэгэхээр бид энэ тоог ямар тоо болохыг яаж олох вэ? За дахин хэлье. Чи эхлээд үүнийг толгойдоо төсөөлөн бодох хэрэгтэй. За тэгээд дараа нь тоон шулуун дээр эсвэл өөр зүйлээр зурж болно. За би үүнийг хэрэгтэй гэж бодож байна. Бид хийх болно тийм үү? За бид сөрөг 31-ээс эхлээд 29-ыг нэмнэ. Бид сөрөг 31-ээс бага тоо нэмж байгаа учраас бүгдээрээ тэг рүү буцаж очихгүй. Тэгэхээр бидэнд хасах тоо байсаар байна гэсэн үг. Гэхдээ бүгдээрээ сөрөг тооны абсолют утгыг яаж олох вэ? За энэ зай. За дахиад хэлэх юм бол энэ жижиг цагаан хэсэг, энэ хэсэг дээр энэ 29-ыг нэмбэл энэ 31 болно. Хэрвээ бүгдээрээ тэмдгийг тооцохгүй бодох юм бол бид уртын талаар л бодно гэсэн үг. За үүнийг бодох өөр нэг арга нь 31-ээс 29-ыг хасах нь бидэнд цагаан хэсгийн уртыг өгч байгаа юм. За тэгэхээр чинь энэ нь мэдээж сөрөг тоо байна тийм үү? Учир нь энчээ байгаа сөрөг тоо нь эерэг тооноос их шүү дээ. За бид энэ хоёрыг нэмнэ. За 31-ээс 29-ыг хасна.
За чи энд орон зээлж болно. Гэхдээ энэ бол 2-той тэнцэх нь тодорхой. Чи үүнийг 11, за энэ чинь 2 гэж хэлж чадна тийм үү? За хасах. Тэгэхээр энэ тэнцүү 2. Энэ нь хасах 31 дээр нэмэх нь 29 учраас энэ нь хасах 2 болно. За бүгдээрээ сөрөг талд байсаар байгаа. Бид тгийн баруун тал руу шилжихэд хангалттай хол ш байна. Энэ тал хасах 2 болно. Цагаан хэсгийн уртыг олох өөр нэг арга нь абсолют утга нь 2 болно. 2 дээр 29-ыг нэмэхээр 31 тийм үү? Бид тгийн зүүн талд үйлдэл хийж байгаа. Тэгэхээр энэ нь хасах 31, энэ нь хасах 2. Гэсэн хэдий ч би үүнийг тодорхой болгомоор байна. Тэгэхээр манайх хариу бол сөрөг 2 байна.